Яа, эдида контентээс мэдчилж байна. Бид нэр та бүхэнд бодтой, баримттай хараад бус хоол нэмшиг өмч хүргэж өгч байгаа. Тэгээд одоо бас нэг сонирхолтой газар руу явах болно. Та бүхэн манай контентыг дэмжиж байгаа бол лайк, шеэр, сабскрайбаар дэмжээрэй. За, Варшавын төвөөр алхаж байна. Энд нэг сонирхолтой зүйл, явган үний замаар гарах юм бол машин заавал зогсох ёстой. Тэгээ Монголд чинь бид нэр гудамжаар алхаж байхдаа явж байгаа машин харддаг штэ тий. Тэгэнгүүт энд бол хүмүүс ингээд явган үний гарц байх юм бол тэр гарцаараа шууд чигээр явждаг. Тэр машиныг барьж байгаа жолооч заавал зогсох ёстой. Сард цаг агаар бол гоё байна. Халуун биш байна. Хүйтэн биш байна. Яг гоё таарсан цаг агаартай. Тэгээд гинжингийн нэг дууны үг байдаг. Тэр дууг мэдэх юм бол за би нэг гинжингийн дууны нэг хэсгийг хэлье. Тэгээд коммент хэсгээр ямар нэртэй дуу вэ гэдгийг бичээрэй. Сайхан өгзөг зуны халуунд маружин. За тэгээд зуны халуунд сайхан маружин идэх болно. Өнөөдөр бүтэнсэ өдөр тэгээд Пошод бүтэнсэ өдөр дэлгүүр хоршоо ажилддаг. Тийм учраас Пошууд бол сайхан ингээд чийлрээд ресторан, кафе, уушин газар очоод ингээд гоё чийлрээд байдаг. Тэгээ бүтэнсэ өдөр дэлгүүр ажилддаг. Учраас ерөнхийдөө бол бүтэнсэ өдөр бол жинхэнэ утгаараа амралтын өдөр. Тэгээд заримгийнхаа газар бол ирдсэн байна. Маш сонирхолтой нэртэй. Одоо бүдүүн муур, тарган муур гэдэг нэртэй. Тэгээд маш сонирхолтой заримгтай юм байна. Зя сорбет манго тэгээд улаалцхантай авлаа. Яа, заримгаа захиалчлаа. Тэгээд ихээр бол амттай харагдаж байна. Энд чинь бол ямар амттай вүлээ? Пожечка гэдэг жимсийг монголоор юу гэж хэлдэг вүлээ? Улаалцган. Оранжтай улаалцганы амттай заримг. За, хайлахаас өмнө идэж үзье. Хүүх. Энэ заримг бол яг улаалцаг идэж байгаа юм шиг амттай байна. За энэ заримг бол тасарсан байна. За тэгээд мангоны иймэрхүү харагдаж байна. Вау. Вау. За энэ заримг бол тасарсан байна. Монгол би бол яг гоё заримыг бол нэг л газрыг хэлье. Шангрилагийн Good Price дотор байгаа Хобагийн заримыг бол миний хувьд хамгийн гоё амттай. Тэгээд эдгээр бас заримгаа бол өөрсдөө хийдэг. Тэгээ бол Пошин заримгуудыг бол яагаад ч гүйцэхгүй. Пошин жимсний орон одоо Пош ялам гэж хэлдэг тийм учраас одоо яг одоо удирдлын шин чанартай жимс хэлдэг байдаг учраас тэгээд яг дотоодын жимс учраас энэ жимсээрээ бол үнэхээр яг цэвэр жимс тэгээд цэвэр одоо цэцгийн заримыг хийдэг. Тэрэн дээр бол үнэхээр мундаг. За энэ заримг бол лааж байна. Ялангуяа улаалцсан оранжтай заримыг идэхэд бол яг л нэг жимсийг нь заримыг хэлбэрээр идэж байгаа юм шиг тийм мэдрэмж байна. Энэ газраас 2019 онд шилдэг заримгаар тодорж исэн байна. Тэгээд дипломоос хөөрхөн хан дээрээ тавьсан байна.
Манго бол үнэхээр тасарсан байна. Миний баг хамгийн дуртай жимс бол манго. Тэгээд энэ мангоны зармиг нь одоо нэг сорбе төрлийн зармиг нь одоо яг бол амар таалагдж байна. Тэгээд зармигны бөмбөлөг нь нэг ширхэг нь 8.5 злот, өөрөөр хэлбэл 8500, бараг 9000. Тэр би ерөнхийдөө 17000-аар 2 зармигны бөмбөлөг авсан. Үнэтэй санагдаж болно. Гэхдээ үнэ бол үнэхээр яг тэр жимсээр хийсэн учраас бол үнэхээр аваад харамсахгүй. Яг комент хэсэг дээр Монголд хамгийн дуртай зармигны газруудаа нэрлэлээрээ ханаас зармиг, ямар зармиг идэх дуртай вэ? Би бас юуны Австрийн зармиг дуртай. Сүүгийн Австрийн зармиг хямдхан тэгээ гоё амттай. Тэгээ ингээд цэвэр арт амтагддаг. Бамбар бас амар гоё амттай. За тэгээд идэх контент бас нэг дугаараар мэдчилж байна. Тэгээд хошид Варшавд зармиг идлээ. Тэгээд та бүхэн subscribe-аар дэмжээрэй. Бид нар бодиттой баримттай хараадгүйс хоолны шөмж хүргэж байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.